Сайн байцгаана уу? Та бүхнийг аз жаргал хүрэх зам семинарын дараагийн хэсэг рүү урьж байна. Бид бүхэн аз жаргал хүрэх зам семинарыг эхлүүлээд аз жаргалыг хэрхэн яаж олж явах гэдэг тухай ярилцсаар байгаа. Аз жаргал бол нэг зүйлээс бүтдэггүй гэдгийг бид бүхэн ярилцаад байгаа. Тийм учраас та бүхэн цааш энэхүү семинарыг улам илүү их гүнзгийрүүлэн судлаасаа гэж хүсэж байна. Тэгээ аз жаргал хүрэх замаа байнгад ирж хайж энэ замаасаа гарахгүй байхын тулд байнгад хичээх хэрэгтэй. Аз жаргал хүрэх зам бол нарийн төвөгтэй зам. Гэхдээ энэ заман дээр нэгэнд гарсан бол бид бүхэн аз жаргалыг бас мэдрэх боломжтой. Хэдийгээр энэ дэлхий дээр бид бүхэн 100% аз жаргалыг мэдрэх боломжгүй боловч гэсэн энэ дэлхий дээр бид бүхэн аз жаргалын амтыг бүрэн авах боломжтой. Тэгээд зөвмөрөө өнөөдрийнхээ семинарыг эхлүүлэн Бурхан дандан зайдан гуйцгаая. Бидний бүтээсэн агуу эзэн бүтээгч минь ээ. Бидэнтэй хамт байж та аз жаргалыг улам илүү ойлгож аз жаргал итгэхэд туслаач. Өнөөдөр бид бүхэн аз жаргалын дүрмийн тухай ярилцсан. Тийм учраас эзэн минь ээ, бидэнтэй хамт байж таны дүрмийг сайн ойлгож амьдралдаа хэрэгжүүлэхэд та туслаач. Энэ бүгдийг таны хүүгийн нэрээр залбирanгуйч. Амен. Бид бүхний өнөөдрийн сэдэв бол аз жаргалын дүрм. Альва нэгэн зүйл өөрийн гэсэн хууль дүрмтэй байдаг. Байгаль төр зэгээр өөрийн гэсэн дүрмэнд захирагдана. Бидний амьдрал ч гэсэн өөрийн гэсэн дүрмтэй журамтай. Бидний бие махбод ч гэсэн өөрсдөө эрүүл сарвал байлгахын тулд тодорхой дүрмэд захирагддаг. Тэгэхээр энэ дэлхийд бид бүхнийг ажиглаад судлаад үзэх юм бол хууль дүрм журамгүй зүйл гэж байхгүй гэдгийг ойлгож байна. Үүнтэй адилхан хэрвээ та аз жаргалд хүрэхийг хүсэж байгаа бол аз жаргалын дүрм гэж бас оршдог. Энэ дүрмийн талаар Библи өгүүлсэн байна. Тэгэхээр энэ дүрм бол биднийг аз жаргалд хүрэхэд тус нэмэр болох, аз жаргалыг улам илүү ойлгоход туслах ийм дүрмүүд байдаг. Библиэлд деваачнд эсэргүүцэл эхэлсэн гэж заасан байдаг. Бид өмнөх хичээлүүдээр бозром уу гим нүгэл деваачнд эхэлсэн гэдэг тухай үзчихсэн. Тэнгэрийн элч Есүс Христийн томилсны дагуу бусад тэнгэр элч нарыг хариуцдаг байсан. Түүнийг Люцифер гэдэг байсан. Тэр сэтгэлдээ би гэсэн хүслийг тээснээс болоод бусдаас илүү болох хүсэлтэд автагдсанаар түүний сэтгэлд шунал бий болсон. Өөрийгөө бодох хуваа хичээх үзэл бий болсон. Ингээд гим нүглийг үүсгэсэн байдаг. Тэгээд деваачин дайн болсон гэж бичигдсэн байдаг. Яагаад гэвэл бол сайн ба муу деваачинд хамт орших боломжгүй байсан учраас деваачинд дайн болсон гэж хэлдэг. Ийхүү гим нүгэлтэй морийн сүнс Люцифер доош шидэгдсэн. Тэгээд доош шидэгдэхдээ ганцаараа биш. Маш олон тэнгэр элчнийг өөртөө хамт аван буусан гэж хэлдэг. Тэгэхээр морийн сүнс Сатан бидний уруу татахтаа гав ганцаараа уруу татдаггүй байх нь. Олон тэнгэр элчүүдийг дагуулan тэрээр биднийг олон аргаар мэхэлж уруу татаж өөдлөгөө ойртуулахыг хичээдэг. Тэгээд энэхүү тэнгэрд үүссэн тэмцэл, эсэргүүцэл дэлхий дээр буужирж хүн төрлөختнийг уруу татснараа гим нүгэл дэлхий дээр бий болсон. За тэгвэл 1-р Иохан номын 3-р бүлгийн 4-р ишлэл дээрээс нүгэл гэдэг нь хуулийг зөрчих юмаа гэсэн байдаг. Гим нүгэл гэдэг бол хуулийг зөрчинө. Дүрм журамгүй байна гэсэн утгыг Библиэлд зааж өгч байгаа. Ёс зүйн дүрм бидний зүрх сэтгэлийг удирддаг, бидний амьдралыг бас удирдах байдаг. Ёс зүйгүй альва нэгэн зүйлийг бодох. Ёс зүйгүй альва нэгэн зүйлийг үйлдэх нь ёс зүйн хэм хэмжээ буюу хууль дүрмийг зөрчиж өгнө гэсэн үг. Тэгэхээр бол гим нүгэл гэдэг бол хуулийг зөрчих эсвэл тогтсон ийм жам ёсыг эвдэхийг хэлсэн үг. Вебстерийн тойл гэж байдаг. Энэхүү тойлонд бол гим нүглийг иргэний болон ёс суртахууны хуулийг зөрчих эсвэл үйл тоомсорлохыг гим нүгэл гэж хэлнэ гэж хэлсэн. Тэгэхээр гим нүгэл гэдэг бол ёс суртахууны хууль, ёс суртахууны зарчмыг зөрчих. Мөн дээрээс нь бол иргэний болон хүний амьдралд байдаг бүхэл төрлийн хуулийг зөрчихтэй бас холбоотой. Тийм учраас бид бүхэн гим нүглийг аваад үзэх юм бол маш өргөн хүрээтэй. Бидний хийж байгаа буруу үйлдэлүүд болон бидний бодож байгаа буруу бодол санаа хүлдэл
гим нүгэлд бол одоо тий тооцогддог. Энэ дэлхий дээр анх гим нүгэл үүсэх цаг мөчийг бодож үзье л да. Энэ дэлхий дээр бол гим нүгэл байгаагүй. Бүгд Бурханы төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу амьдралын зарчмын дагуу амьдардаг байж. Анхны хүмүүс бол Адам, Ев хоёр Бурхантай төгс ив нийцэлтэй зохицолдож амьдардаг байсан. Гэтэл морин сүс хүнийг уруу татаж хамгийн анх Бурханы идэж болохгүй гэсэн жимсний мод буюу тэр жимсний модноос эдснээр Бурханыг эсэргүүцэж байгаа. Бурханд дуулуургүй байхаа илэрхийлэх тийм шийдвэрийг харуулсан сайн ба муугийг ялган таних тийм модноос идэхийг уриалсан. Тэгээд хүн тандан хэрвээ та бүхэн Бурханы үгийг хүлээн зөвшөөрөхгүй байх юм бол Бурханыг эсэргүүцэх юм бол та бүхэн аз жаргалтай байна гэж бол хүнийг уруу татсан. Хүн түүнд нь итгэсэн учраас гим нүгэл үлдсэн. Өнөөдөр гим нүгэл хаасаагүй байна. Нийгмийн эмх журамгүй байдал, гимт хэрэг, ёс зүйгүй байдал хаасаагүй дэлгэрч өнөөдөр гим нүгэл бол хүний амьдралын бараг ердийн жирийн зүйл болон хувирсан байна. Тийм учраас өрөндийн нийгэм эмх замруугүй байдал руу улам илүү чиглэлсээр байна. Юу гэсэн гэхээр бол улс орон хөгжих, дэвжих тусам эд зүйлсээр улам илүү баялаг болох тусам тухайн улс орон бол гим нүгэл нь багасах ёстой юм шиг бодогдож байна. Гэтэл өнөөдөр энэ дэлхий дээр хүний амьдрал сайжрах тусам, хүний амьдрал элбэг дэлбэг болох тусам, зовлон нэмэрх тусам хүмүүсийн амьдрал гим нүглээр дүүрэн болж эхэлж байгаа. Тийм ч учраас бол өрөндийн буюу хөгжилтэй улс орнуудад маш их эмх замраагүй байдал үүсэн бий болж байна. Өнөөдөр энэ гим нүгэл зөвхөн нэг цөөхөн хэсэг хүмүүсийг хамраагүй. Гим нүгэл энэ дэлхийд байгаа бүх хүмүүст хамаарч хүн болгон гим нүгэлд автагдаж энэ гим нүглийн нэг хэсэг болж эхэлсэн. Тийм учраас өнөөдөр бид бүхэн бие бинийгээ энэ тэр нь тийм гэж хэлэх ямарч боломжгүй. Яагаад тэр хүн болгоныг ажиглан харах юм бол хүн болгон адилхан гим нүгэлтэй байна. Их багын хэмжээ гим нүгэлд байдгүй. Яагаад гэхээр бол гим нүгэл үйлцэнд бол тэрийг бол их баг гэж нэрлэхгүйгээр гим нүглэл гэж нэрлэдэг. Яагаад гэхээр эцсийн үр дүн тухайн гим нүглийн үр дүн яг л адилхан байдаг учраас гим нүгэл биднийг үхэл рүү хүргэдэг. Тийм ч учраас хүн болгон үхдэг бас. Хосой гэдэг номын хуучин гэрээний Библийн Хосой гэдэг номын 8 дахь бүлгийн 7 дугаар ишлэл дээр ингэж хэлсэн байна. Салхийг тарих юм бол чиргүүлээд хувь салхийг хурааж авна гэж хэлсэн. Тэгэхээр бид бүхэн бузар муу бодол санааг, ёс зүйн зарчмыг, хүний дотоод сэтгэлийг удирдах байдаг. Хүний амьдралын хамгийн чухал амьдралын чиглэлийг зааж өгч байдаг. Ёс суртахууныг зөрчих юм бол хүн гим нүглийг цаашлаад амьд нь халтай, амьдралд нь асуудал бэрхшээлийг үүсгэх тийм асуудлуудыг үүсгэж эхэлдэг. Тэгэхээр бидний асуудлууд нь хаанаас бий болсон бэ гэхээр бол энэ ёс суртахууны асуудал гаргаснаас болчиход байна. Тийм учраас өнөөдөр бол гимт хэрэг хаасаагүй өссөн байна. Хаасаагүй те гимт хэрэг гарч хүмүүс бол одоо бие бинийгээ дэрэмдэх, тонох, хулгайлах, залдих тэгээд цаашлаад хүний амьд өрөх аимшигтай гимт хэргүүд улам илүү өсөж нэмэгдсээр байна. Библиэлд Бурхан аз жаргал төрөх 10 зарчмыг өгсөн байдаг. Энийг бол аз жаргал төрөх 10 хууль гэж нэрлэдэг. Энэ 10 хууль бол биднийг аз жаргал төрөх юм дүрм юм. За зөвхөн энэ 10 хуулийг цөмөр судлан үзье. Чи миний өмнө өөр бурхад бүү байлга гэж хэлсэн. Хоёр дахь хуулийн дээр чи өөртөө сийлсэн дүрсийг хийж үл болно. Гурав дахь нь чи жинхэнэ бурхан эзний нэрийг хий хоосон хэрэглэж болохгүй гэсэн ийм зарчим байна. Дөрөв дахь нь шаббат өдрийг санаж ариунаар сах. Тав дахь нь эцэг ихээ хүндэл. Зургаат нь хүн бүү ал. Долоо дахь нь бүү завхаар. Найм дахь нь бүү хулгай хий. Эс дахь нь өөрийн хөршин эсрэг худал мэдүүлэг бүү өг. 10 дахь нь өөрийн хөршин гэрд бүү шун гэсэн ийм 10 хууль байна.
Гэхдээ энэ 10 хууль бол биднийг аз жаргал хүргэх дүрм юм. Аз жаргал хүргэх дүрм бол ёс суртахууны дүрм. Ёс суртахууны дүрмийг бид бүхэн 10хан дүрмийг амьдрал дээр хэрэгжүүлэх юм бол бидний амьдралаас гарч байгаа үйлдэл, амнаас минь гарч байгаа үг, оюун ухаанд минь бодогдож байгаа бодол санаа өөрчлөгдөх боломжтой. Тэгэхээр энэ 10 дүрмийг хэн өгсөн бэ? Яагаад өгсөн бэ гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Бурхан бидний бүтээсэн учраас бидэнд юу хэрэгцээтэй гэдгийг мэддэг. Тийм учраас бидэнд зориулан энэ 10 дүрмийг тогтоож өгсөн. За энэ тэгвэл энэ 10 дүрмийг нэг нэгээр нь судалж үзье. Нэгдүг нь Египтээс гарсан номын 20 дугаар бүлгийн 3 дугаар ишлэлдээс чи миний өмнө өөр бурхад байлгаж үл болно гэсэн. Өнөөдөр энэ дэлхийд олон хүмүүс янз бүрийн шашин шүтлгийг шүтэж байна. Зарим нэг хүмүүс нь хиймэл дүрс бүтээгээд түнд шүтэж мөргөдөг. Тэгэхээр Библиэлд Бурхан хэлсэн байна. Надаас өөр бурхан байхгүй гэж хэлсэн. Тэгээд тэрээр маш тодорхой хэлсэн байдаг. Тэ? Надаас өөр бурханд шүтэж болохгүй. Юу гэсэн тэр бол бид бүхэн өөрсдөө бурхан болгох. Аливаа нэгэн эд зүйлийг бурхан болгох. Эсвэл одоо хүсэл зориг мөрөөдлөө бас бурхан болгох. Олон тийм бодром муу хүсэлд автагддаг. Энэ бүхэн би гэсэн сэтгэлийг өдөөж идэг. Тэгээд ховоо хичээх үзлийг бий болгож идэг. Тэгээд биднийг асуудалд оруулж идэг. Дээрээс нь мөнгө төрөг бол бас зарим нэг хүмүүсийн хувьд шүтэн болсон байдаг. Зарим нэг хүмүүс маш их хэмжээний эд хөрөнгөтэй болох юм бол аз жаргалтай болно гэж боддог. Тэгээд эд мөнгөний төлөө амьдралаа зориулахад бараг бэлэн байдаг. Гэвч харамсалтай нь эдгээр нь амар тайвныг бидэнд эсвэл бидний хүсэж байгаа аз жаргалыг жинхэнэ утгаар нь мэдрүүлж өгч чаддаггүй. Тэгэхээр бол ихнийх нь аливаа нэгэн зүйлийг шүтэж хуурамч бурхан бүү болгоорой гэж бол хэлсэн. Би дээр үед санаж байна. Олон жилийн өмнө хүмүүс хиймэл шүтэнийг бүтээгээд түнд шүтэж байсан. Тэгээд бол их үнэтэй цайтай материалаар ялангуяа алтаар бүтээсэн бурхныг бол хулгайлдаг. Нэг удаа ногоон дээр их алга болох үед түүхийн хосгүй үнэтэй бүтээл алга боллоо гэж бол зарим нэг нь ярьж ирсэн. Гэтэл зарим нэг нь бол тэр шүтэн бурхан алга болчлаа гэж ярьж ирсэн. Тэгтэл ногоон дээр ихийг шүтэн болгосон зарим нэг хүмүүсээс би юу гэж асуумаар байсан бэ гэхээр бол хэрвээ тэр шүтэн үнэхээр юм бурхан байсан бол яагаад хулгайчдын гараас өөрийгөө хамгаалж болдгүй юм бэ гэж би асууж байсан. Хүний гараар хийгдсэн ялангуяа бол амьгүй бит буюу төмөр, чулуу, модоор хийгдсэн тийм бүтээлүүд ам амьдралтай, ухамсартай, бодол санаатай намайг удирдах юм бол энэ хөгжиж дэвжиж байгаа биш. Харин ч улам илүү дороотж байгаа хэлбэрлүү орж байгаа мэт санагдахаар байна. Хүн шүтнэ гэдэг бол аливаа нэгэн зүйлийг шүтнэ гэдэг бол өөрөөсөө илүү үнэтэй цайтай одоо утга учиртай зүйлийг хүн бол шүтэж байдаг. За тэгэхээр бол хүмүүс эд зүйлсийг шүтэн болгож шүтэж байна. Хэрвээ бид бурханд хайртай юм бол бид бурхныг амьдралдаа нэгдүгээр тавих болно. Юу гэсэн үг гэхээр бол эхний энэ дүрм бол их чухал. Яагаад гэхээр бид аливаа нэгэн амьгүй зүйлсийг шүтэн болгох биш. Эсвэл аливаа нэгэн харагдаж байгаа зүйлсийг шүтгэхээс илүү энэ орчин ертөнцийг бүтээсэн бидний нүдэнд харагдахгүй байгаа боловч гэсэн агуу хүчин мэдрэгдэж байдаг. Тэр эзэн бурханд л шүтэх хэрэгтэй гэж загчаа. Тийм учраас бол Христийн сүмд очиж үзэх юм бол ихэнхдээ Христийн сүмүүдэд бол ямар нэгэн шүтэн байдгүй, бид шүтэнд шүтдэггүй. Яагаад гэвэл бол орчин ертөнцийг бүтээсэн эзэн бурхан биднийг гайхамшигтаар бүтээж бидэнд ам амьдралыг бэлгэлдэг учраас. Хоёр дахь хууль нь Египтээс гарсан номын 20 дугаар бүлгийн 4 дугаар ишлэлдээс чи өөртөө хиймэл шүтэн хийж тэдэнд мөргөж үл болно гэж хэлсэн. Дээд тэнгэрийн болон ноод газрын усны болон мөлхөгч ямар нэгэн аратан амьд болон хүний дүрсээр шүтэн хийж түүндээ бүх шүтээ гэж хэлсэн. Тэгэхээр энэ юу хэлж байгаа нөхөр бол бид бүхэн аливаа нэгэн өөдгөө адилхан бүтээгдсэн бүтээлийг шүтэж болохгүй гэсэн үг. Бүтээлэг биш. Харин бүтээгчийг нь бид шүтэх ёстой. Бид бүхэн олон зүйлс зүрх сэтгэлээ даатгадаг. Ялангуяа хэрвээ бид бүхэн шүтэн бүтээгээд түндээ өөрсдөө даатгах юм бол
тэр биднийг авах боломжгүй. Бидэнд аз жаргалыг, амар тайвныг өгөх боломжгүй. Хэрвээ бид бүхэн аливаа нэгэн одоо хүний бүтээсэн бүтээл болох байшин, сав, эд адуус, материалын зүйлсэд өөрсдийн амьдралыг даатгах юм бол тэдгээр нь бас бидэнд амар тайвныг, аз жаргалыг бас мэдрүүлж чадахгүй. Тэгэхээр бид бүхэн хоосон зүйлслүүл яваад байна гэсэн шүү дээ. Амьдралаа дими зүйлсэд зарцуулаад, дими зүйлс даатгаад байна гэсэн. Өргөдөж алга болох, цагийн аясаар хооссолох. Тийм зүйлсэд бид бүхэн зүрх сэтгэлээ зориулж болохгүй. Тийм учраас Бурхан бидэнд юу гэж хэлж байгаа нөхөр бол аливаа нэгэн хоосон зүйлсэд битгий шүтээчээ гэж биднийг уриалж. Харин өөрт нь итгэж, өөрийг нь хүлээн зөвшөөрж дагаж амьдраасаа гэж хүсэж байдаг. Хэрвээ бид Бурханд хайртай юм бол бидний залбирал зөвхөн Бурханд чиглэгдэх ёстой. Бидний зүрх сэтгэл зөвхөн Бурханд л хандах болно. 3 дахь хууль нь Египтээс гарсан номын 20 дугаар бүлгийн 5 дахь ишлэл. Чи Бурхан эзний нэрийг дэмий хоосон хэрэглэж үл болно гэж хэлсэн. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бол бид бүхэн Бурханы нэрийг заримдаа дэмий ашигладаг. Зарим нэг нь бол хараал хөрөөл хийхэд ашигладаг. Зарим нэг нь бол одоо дэмий хоосон утгаар Бурханы нэрийг бол ашиглаж байдаг. Бурханы нэр ариун учраас бид бүхэн Бурханы нэрийг хүндэлж явах хэрэгтэй. Тэгэхээр хин нэг Бурханы нэрээр хараана гэдэг бол үнэхээр байж болшгүй зүйл гэдгийг энэ хуулийн дээрээс бид харж байна. Заримдаа бид бүхэн Бурханы нэрээр Бурханы өмнөөс хин нэгэнд буруу зүйлийг санаж, бодож, хийхийг хичээх юм бол энэ Бурханы нэрийг доромжилж байгаа гэсэн утгатай. За тэгвэл өөр хоёр дахь утга нь бид бүхэн Есүс Христэд итгэх юм бол Христэд итгэгч гэдэг нэрийг зүүдэг. Хэрвээ би Есүс Христээр овоглож нэрлэгдчихэл байгаа бол би түүний нэрийг өндөр авч явах ёстой. Яагаад гэвэл бол миний хийж байгаа үйлдэл одоо зүгээр нэг жирийн болд гэдэг хүний үйлдэл биш, харин миний хийж байгаа үйлдэл бол Христэд итгэгч хүний үйлдэл гэж харагдах боломжтой болж байна. Тэгэхээр хэрвээ би буруу зүйлийг хийгээд байгаа юм бол эсвэл би Христэд итгэсэн гэж хэлсэн мөртөө итгээгүй юм шиг амьдраад байгаа юм бол зарчмыг нь одоо ойлгосон боловч гэсэн амьдралдаа зарчмыг нь хэрэгжүүлэхгүй байх юм бол би Есүс Христийн нэрийг уландаа гიშгэж чинь гэсэн. Хэрвээ бид Бурханд үнэхээр хайртай юм бол бид Бурханд хамааралтай бүхнийг буюу түүний нэрийг хүндлэн дээдлж явах болно. За тэгвэл өрөвдөх хууль буюу хамгийн урт хууль. Египтээс гарсан номын 20-ийн 8-аас 10 дахь ишлэлдэр ингэж хэлсэн байна. Амралтын өдрийг санаж ариунаар сах. 6 өдрийн туршид бүх ажлаа хий. 7 өдөр бол чиний Бурхан эзний амралтын өдөр учир чиний хүү, охин, зарц, шивгчин, мал, чиний хаалган дотор байгаа зочин бүгд ямар ч ажил хийж болохгүй гэж хэлсэн. Учир нь 6 өдөр эзэн тэнгэр ба газар далай болон түүнд байгч бүгдийг бүтээж 7 өдөр нь амарсан юм аа. Тиймээс эзэн амралтын өдрийг адислан тэр өдрийг ариун болгосон. Библиэлд Бурхан бидэнд зориулан амралтын өдрийг өгсөн гэж хэлдэг. Хэрвээ бид бүхэн Эхлэл номыг судлаад үзэх юм бол Бурхан дэлхийг 6 хоногийн дотор бүтээгээд 7 хоног дээр нь амарсан байдаг. Дэлхийг бүтээсэн гэдгээ хүмүүс танилцуулж баяр ёслол хийсэн гэсэн. Бурхан 6 хоног дэлхийг бүтээсэн. Тэгээд бол хүн зориулан 6 хоногийг өгсөн. 6 хоногт та бүхэн ажил төрлөө хий. Харин 7 хоногийн нэг өдрийг надад зориулаарай. Надад буюу орчин ертөнцийг бүтээсэн бүтээгчд та бүхэн хүндлэл үзүүлж энэ дэлхийг хэн бүтээсэн бэ гэдгийг бодож тунгааж энэ өдрийг ариун болгож өгсөн гэж хэлдэг. Яг тэгэхээр бид бүхэн энэ өдөр сайныг бодож хувиа хичих биш харин бусдын төлөө байх хэрэгтэй. Ийм өдөр юм байна. Би зарим нэг хүмүүсээс асуудаг. Нэг жил гэдэг бол 365 хоногтой болдог. Дэлхийн нарыг бүтэн тойрсон. Энэ бол үйл явцыг хэлж байгаа. Нэг өдөр гэдэг бол дэлхийд тэнглэгээр 24 цагт бол эргэж нэг өдөр болдог. Харин тэгтэл нэг сар гэдэг бол дэлхийг бол сар нэг бүтэн тойрохыг бол хэлж байгаа. Гэтэл хаанаас хэн яагаад 7 хоног гэдэг энэ системийг гаргаж ирсэн бэ? Тогтолцоо гаргаж ирсэн бэ гэж асуухад үүнд хариу өгөх хүн олддоггүй. Гэтэл Библийн тухай хариулт өгдөг. Бурхан 6 хоногийн дотор дэлхийг бүтээсэн. Дэлхийг гайхамшигтай сайхан бүтээсэн учраас тэрээр бол энэ бүтээлээ тэмдэглэж 7 хоног өгсөн. 7 өдөр гэдэг бол Бурханы бүтээгч гэдгийг хүлээн зөвшөөрж Бурханы зарчмыг амьдралдаа хэрэгжүүлэх хэд анхаарал хандуулах.
хуваа бодох биш, харин бусдын төлөө байх ийм чухал өдөр юм. Энэ өдрийг бид бүхэн ариунаар сахиснараа, энэ өдрийг бид бүхэн тэмдэглэснээрээ бид бүхэн Бурхныг агуу болохыг хүлээн зөвшөөрөд зогсохгүй. Бид бүхэн Бурхны аз жаргал төрөх зарчмаар амьдрахыг хүсэж байна гэдгийг бас илэрхийлдэг. Тийм ч учраас Христэд итгэдэг хүмүүс 7 хоногийн нэг өдрийг Бурханд зориулахын тулд сүм дэрж түүнийг магтан хүндэлдэг. 7 өдрийн адвентистсэн буюу одоо Библиэлд бичснээр Шабат буюу амралтын өдрийг бид бол 7 хоногийн 7 дахь өдөр буюу бям гарагт тэмдэглэж өнгөрөөдөг. Энэ өдөр бид бүхэн өөрсдийн хийжсэн ажлаасаа хөндөрж бид амар тайвныг мэдрэхийн тулд бид Бурханд өөрсдийнхөө бүхэл амьдралыг даатгаад тухайн өдрийг зөвхөн түүнд зориулж түүнд итгэл найдраа өгдөг. Хэрэг бид Бурханд хайртай юм бол Бурханы заавраар Бурханд залбирах хэрэгтэй. Тэгэхээр Бурханы заавраар бид бүхэн Бурханд залбирах хэрэгтэй гэж хэлж байна. Бид бүхэн өөрсдийн хүслээр биш. Би хизээ өгсөн цагтаа биш. Харин эзэн Бурхан дэлхийг бүтээсэн, тэрээр тогтоосон онцгой өдрийг бидэнд өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрж түүнд түүний хүссэн өдөр нь магтаал хүндэтгэлийг өргөх ёстой. За тэгвэл 5 дахь хууль. Египтээс гарсан номын 20-12 дугаар ишлэлдэр эцэг эхээ хүндлэгсэн ийм хууль байна. Эцэг эхээ хүндлэн гэдэг бол бидний хувьд маш их чухал хууль. Яагаад гэвэл хэрэв бид бүхэн эхний 4 хуулийн дээр харснаар Бурханд өөрсдийн зүсгэлийг даатгаж чадах юм бол Бурхантай ойртож харилцаагаа сайжруулах юм бол бидний бусадтай тогтоосон харилцаа бас сайжилдаг гэдэг тухай одоо энэ сүүлчийн 6 хуулинд өгүүлсэн байна. Үүний эхэнд бол эцэгээ хүндэл гэж хэлсэн байна. Энэ хууль бол зүгээр нэг жирийн хууль биш. Энэ дүрм амлалттай хууль. Библиэр юу гэж хэлсэн гэхээр хэрвээ та бүхэн эцэгээ хүндлэх юм бол таны энэ дэлхий дээр амьдрах, газрын хөлсөн дээр амьдрах насчин уулзах болно. Та илүү аз жаргалтай, илүү амар тайван, баяр хөөрөөр дүрэн тийм амьдралаар амьдрах боломжтой гэж хэлсэн. Тийм учраас бид бүхэн эцэг эхээ хүндлэх хэрэгтэй. Бид бүхэн эцэг эхээс төрсөн, эцэг эхээгээ халамжинд өдий болсон. Тийм учраас бол бид эцэг эхээ хайрлах хэрэгтэй. Бурхныг хайрлсан хүмүүс эцэг эхээ хайрлах шаардлагатай байдаг. Тэгэхээр аз жаргалд хүрэх зам нэг бол эцэг эхээ хүндлэх. Хэрвээ эцэг эхээ та бүхэн хүндлэх юм бол өр хүүхдүүд чинь ч гэсэн таныг хайрлан хүндэлдэг болон хүмүүждэг. Ийхүү бид бүхэн бие бинийгээ дээдлэх, бие бинийгээ хүндлэх, бие биенийг асан халамжлах тийм зөрчиллээр бие биендээ хандснаар амьдрал бол асуудал бэрхшээл нэмэрх болно. За тэгээд 6 дугаар хууль нь бол Египтээс гарсан номын 20-13 дугаар ишлэл байна. Энэ ишлэлдэр бол хүн бүү аал гэж хэлсэн ийм хууль бичээстэй байна. Хүн бүү аал гэдэг нь хэн нэгний амин төрхүүц энэ гим нүглийг би бүү хий гэж хэлсэн. Есүсийн хэлсэн сургаал дээр Есүс юу гэж заасан бэ гэхээр бол хэн нэгнийг үхээсэ гэж бодож бузар муу зүйлсийг тухайн хүний эсрэг бодох юм бол тухайн хүний амьд хөлсөнтэй адилхан гим нүглийг хийсэн гэж хэлдэг. Тэгэхээр бид бүхэн бузар муу бодлыг сэтгэлдээ агуулахгүй байна гэсэн үг. За тэгвэл хүн бүү аал гэдэг нь бас бидэнтэй холбоотой. Бид заримдаа өөрсдийнхөө бузар муу амьдралын хэв маягаас болж өөрөө өөрсдийгөө устгаж байдаг, өхүүлж байдаг. Ам амьдралыг би өөрөө бий болгоогүй, ам амьдралыг хэн нэг надад өгөөгүй, харин Бурхан надад бэлэглэн өгсөн байдаг. Тийм учраас бидний ам амьдрал бол Бурханаас өгсөн бэлэг. Тэгэхээр бид бүхэн энэ амьдралыг бол хамгаалж явах хэрэгтэй, хайрлаж явах хэрэгтэй. Хэрвээ өөрийн биедээ ямар нэгэн бузар муу зүйлийг хийж байгаа хүн бол өөрийгөө өхүүлж гин гэсэн үг. Хүн бүү аал гэсэн хуулийг зөвлөж гин гэсэн үг. Тийм учраас бусдад ямар нэгэн муу зүйлийг хийхээс илүү бас бид өөрөө өөрсдийнхөө амьдралыг хамгаалж, хайрлж зөв амьдрах хэрэгтэй гэсэн. Зарим нэгэн хүмүүс бол арх тамхи хэрэгэлдэг. Арх тамхи бол хүний амьдралд бол хор. Хүний амьдралыг бол устгагч, бузар муу тийм бол үйлдэл. Тийм учраас би та бүхнийг хүн бүү аал гэсэн энэ зарчмыг бас амьдралд хэрэгжүүлээсэй гэж би хүсэж байна. Яагаад гэвэл энэ бол маш чухал зарчим юм. Тэгэхээр аз жаргалд хүрэх замын нэг нь бол эрүүл мэнд байдаг. Эрүүл мэнд бол амьдралын маш их үнц юм. Хүн эрүүл мэндээ алдах юм бол хүний аз жаргал бол хөсөр хаягдана гэсэн үг.
хүн аз жаргалыг мэдрэх боломжгүй болно. Эрүүл биш ямар нэгэн биеийн зовиолтой өвчтөй байх юм бол тухайн хүн амар тайван байх боломжгүй. За тэгвэл хүн бүү ал гэсэн энэ зарчмыг та бүхэн анхаарал таваарай. За 7 дахь хууль нь Египтээс гарсан номын 20-ийн 14 дэх ишлэл дээр байдаг. Бүү завхаар гэсэн ишлэл нь. Бүү завхаар. Бас дахиад Есүс энэ тухай өгүүлсэн байдаг. Хажуугаар явж байгаа эмэгтэйгээ тачаадан хандсан эрэгтэй хүн бол аль хэдийн сэтгэлдээ тэр хүнтэй завхаарлсан гэсэн үг гэж хэлдэг. Тэр хүн сэтгэлдээ гим нүгэл үйлдсэн гэсэн үг. Завхаарна гэдэг бол нэг төрлийн ховь ачээсэн үйлдэл юм шиг байна. Бид бүхэн хин нэгэн хүнийг хүн гэдгээс нь авч үзэх болоод эд зүйлс мэтээр өөрийн эзэмшиж болох зүйл мэтээр эсвэл зугаагаа гарах хэрэгсэл мэтээр бодож тунгаана гэдэг бол Бурхны бүтээсэн бүтээлүүдийг дороотуулж үл тоомсорлож байна гэсэн үг. Тийм учраас бол завхаарна гэдэг бол өөрийн биед төдийгүй бас бусдын биед бозромоо үйлдэл хийж ийн гэсэн үг. Юусэгтэй итгэлгүй хандж ийн гэсэн. Тэгээд тухайн хүнд бол одоо аз жаргалыг бэлгэлж байгаа юм шиг мэд санагдах боловч гэсэн яг үүндээ бол завхаарл хүний амьдралд олон асуудал бэрхшээлүүдийг бий болгож байдаг. Тийм учраас бол Библиэлд зөвхөн үйлдэлээр биш бас бодол санаа, үзэл бодлоор завхаарахгүй байхыг бас биднээс шаардж байна гэсэн. Хэрвээ энэ хуулийг, энэ зарчмыг бид сахих юм бол бидний амьдралд бас өөрчлөлт шинжилэлт бий болдог. Өнөөгийн нийгэмд бол завхаарл хамгаас илүү газар авж байгаа ийм бол одоо асуудал байна. Өнөөдөр хэрвээ бид бүхэн телевиз хасаах юм бол тэгээ сонир сэтгүүл эргүүлэх юм бол хаа нэгтээ одоо удамжинд явж байгаа хүнийг харах юм бол байнгын тийм одоо завхаарлын сэтэл төрүүлсэн мэтэр. Эсвэл хүний амьдралын хамгийн чухал зүйл нь л бол одоо энэ бэлгийн харилцаа юм шиг ингэж одоо тодотгож харуулж байгаа. Ийм дүр зураг нь өнөөдрийн залуучууд, хүүхдүүд мөн насан турш хүмүүсийг их бузар бодлоо, бузар үйлдэллөө тэр хүмүүсийг бол түлхэж байдаг. За тийм учраас бол энэ хуулийн дээр бүү завхаар гэж хэлсэн байна. Бүү завхаар гэдэг бол бидний зүрх сэтгэлтэй холбоотой маш чухал дүрэн байна. Аз жаргал хүрэх замын нэг нь бол ёс суртахуун ба цэвэр байдлыг сахих байдаг. Тэгэхээр бол энэ завхаарна гэдэг бол ёс суртахууны асуудал. Хүн мэдээж хайр инэрлийг бусдаас хүсдэг. Гэхдээ хайр инэрлийг бусдаас бие махбодын байдлаар хүлээж авахыг хүсэж байгаа. Явандаа тэр нь бол ёс суртахуунгүй байдал болон хувирж байгаа бол энэ бол Бурхны бүү завхаар гэсэн хууль дүрмийг зөрчиж байна гэсэн. 8 дахь хууль нь Египтээс гарсан номын 20-15 дахь ишлэл дээрээс бүх хулгай хий гэж хэлсэн байна. Тэгэхээр бусдын зүйлсэд шунна гэдэг бол хулгай сэдлийг төрүүлж идэг. Заримдаа бид бүхэн өөрсдөө байгаа эд зүйлсийг үнэлдэггүй. Ямар их ивэл авсан бэ? Ямар их одоо эд хөрөнгөөр ивээгдсэн бэ гэдгийг бид бүхэн хүлээн зөвшөөрдөг. Хэрвээ өөрийн байгаа зүйлсээ сэтгэл ханамжтай байх юм бол өөртөө байгаа зүйлстэй сэтгэл ханамжтай байх юм бол бид бусдын зүйлсийг хүсэж мөрөөдөж бусдын зүйлс рүү дарихгүй бол. Тэгэхээр бол бусдын зүйлс эд зүйлсийг хүндэлж бусдыг үнэлж харьцна гэдэг бол бусдаас хулгайлахгүй байх тийм зан чанарыг бол бас төрүүлж өгч байдаг. Тэгэхээр бол аз жаргал төрөх замын одоо бас өөр нэгэн дүрм нь бол өөрийн эд хөрөнгөнд сэтгэл хангалуун байснараа бусдын эд өгшлийг бас хүндэлдэг гэсэн үг. За тэгээд цөмөрөө 9 дугаар хууль Египтээс гарсан номын 20-16 дугаар ишлэл дээрээс өөрийн хөршийн эсрэг худал мэдүүлэг бөөг гэсэн ийм тушаал байна. Энэ юу гэсэн ихтэй бол бусдад буруу сэтгэлээр хандахгүй байх. Эсвэл бусдыг гүтгэхгүй байх гэсэн утгатай. Гэвч бас нөгөө утгаар нь аваад үзэх юм бол бид бүхэн өнөөдөр амьдрал дээр маш олон хуурамч дүр зургийг, дүр царайг гаргаж идэг. Бид бүхэн баг зүүдэг. Нэг хүнтэй бол сайхан харьцаж идэг, харин нөгөө хүнтэй бол муухай харьцаж идэг. Хэрвээ жоохон ядруухан харагдах юм бол жоохон дээрлэх нь, харин өөрөөс нь илүү эд хөрөнгөтэй байх юм бол эсвэл эрх мэдэлтэй байх юм бол жоохон бууж харьцдаг. Энийг бол бусдын эсрэг бас аливаа ямар нэгэн бузар муу сэтгэлээр хандахгүй байх гэсэн утгатай хэлсэн ийм тушаал байна. Бид бүхэн бусдыг гүтгэж болохгүй, бусдыг буруутгаж болохгүй. Бид бүхэн эхэлж байнгад өөрсдийгөө бодож явах хэрэгтэй. Миний зүрх сэтгэл ямар байна?
би зөв бодол санаатай үзэлтэй байна уу гэдгээ бид асууж явах хэрэгтэй. Мөн дээрээс нь бид бүхэн бусадтай харилцаатаа шударга байх хэрэгтэй. Хэрвээ бид бүхэн бусадтай шударгаар хандахгүй байх юм бол хүмүүс бидэнтэй шударга хандж чадахгүй. Боломжгүй. Заримдаа бидний ихэнх асуудал харилцааны асуудал байдаг. Бид бусадтай шударга бусаар хандсанаас эсвэл бусадтай сайхан хандаагүйгээс болж бидний сэтгэлд амьдралд асуудал үүсч эхэлдэг. За тийм учраас бол эсрэг хуулийн дээр бид үдийг хөршийнхээ эсрэг худал мэдүүлэг битгий өг бусадтай шударгаар харилцсан ийм зарчим байна. Тэгэхээр аз жаргал төрөхийн тулд бид бусадтай шударга байдлаар харилцах хэрэгтэй. Бусадтай бид шударга байх хэрэгтэй. Ямар нэгэн баг зөөсөн эсвэл бол дүр хэсгсэн байлаа. Бид бусадтай харилцахгүй байх юм бол бид бусадтай илүү их ойр дотно бусадтай ойлголцсон байдлаар харилцах боломжтой. За тэгвэл 10 дахь хууль. Египтээс гарсан номын 20-17 дугаар ишлэлдэр ингэж хэлсэн байна. Бусдын юмд бүх шуна гэж хэлсэн. Тэгэхээр хүн болгон эд хөрөнгөнд шундаг. Яагаад гэвэл бол бусдаас илүү гарах хүсэл нь давмгаалаад байгаа учраас. Бид бусдаас илүү болъё. Бусдад гайхуулъя. Бусдад харуулъя гэсэн сэтгэлд автагдах үедээ эд хөрөнгөнд шунж эхэлдэг. Тэгээд бусдын эд хөрөнгөнд шунаад эхлэхээр бид бүхэн дотоод сэтгэлдээ маш бодроо муу бодлыг тээж эхэлдэг. Заримдаа тэр хүсэлтэд автагдсанаас болж бусдын бид ч гэсэн хохирол, аюул учруулах тийм үйлдэлүүдийг бас хийж эхэлдэг. Тийм учраас бас дахиад сэтгэлдээ өөртөө байгаа зүйлстэй сэтгэл ханамжтай байх юм бол бид бүхэн энэ гим нүглээс хол байх боломжтой. Тийм учраас Библиэлд бол хэлсэн байна. Бид бүхнийг аз жаргалтай байлгахын тулд өөртөө байгаа эд зүйлстэй сэтгэл ханамжтай байхыг биднээс хүсдэг. Бага зүйлстэй сэтгэл ханамжтай байна гэдэг бол их чухал зарчим. Та иргэн тойронд байгаа зүйлсийг ажиглан хараарай. Өөртөө байгаа гутал хувцас ажиглан хараарай. Бид бүхэн хүн төлөвтний түүхэнд хамгийн их эд зүйлсийг эзэмших боломжтой. Тийм цаг үед амьдарч байна. Эдгээр үед хүмүүс олон гуталтай байх боломжгүй байсан баг. Олон хувцас сольж өмсдгүүл байсан баг. Зарим нь бол сайхан тансаг ор таршинд амьдраад усанд ороод идэг байсан баг. Гэтэл өнөөдрийн ихэнх хүн ам маш олон боломжуудаар ивэгдэж хэд хэдэн гутал, хэд хэдэн хувцас, хэд хэдэн дээл нөмрөх тийм боломжтой болсон. Гисэдэж гисэн зүрх сэтгэл нь ханахгүй юм бол хичнээн энэ дэлхийг бүгднийг эзэмшсэн ч гэсэн зүрх сэтгэл нь тайван байж чаддаг. Тийм учраас бусдын эд зүйлсээс шунах зүрх сэтгэл хизээ төрдөг байх төр бол өөрт байгаа эд зүйлстэй сэтгэл ханамжгүй хандах үед бид нар бусдын эд зүйлсэд шунж эхэлдэг. Дуулал номын 19-ийн 7 дугаар ишлэлээр хэлсэн байна. Эзний хууль нь төгс төгөлдөр юм а гэж хэлсэн. Хүн төрлөختнийг 35 сая гаруй хуулиар захирж хүмүүжүүлж төлөвлөхийг хичээж байдаг. Дэлхийд байгаа олон хуулийг ингээд нэгтгэх юм бол 35 сая гаруй хууль байна. Гэтэл Бурхан бидэнд өөрийнхөө 10 хуулиар дамжуулан дэлхийг зохицуулах, дэлхийн бүхэл асуудлыг шийдвэрлэх тийм боломжийг бидэнд өгж байна. Хэрвээ та энэ 10 хуулийг дүрмийг амьдралд хэрэгжүүлэх юм бол таны амьдралд их том хэмжээний өөрчлөлт гарна. Би 10 хуулийг бол биднийг ингээ барьж боосон, эрхийг минь хязгаарлсан тийм хууль дүрм гэж боддгоо. Харин ч энэ хууль дүрм бидэнд эрх чөлөөг өгдөг. Энэ хууль дүрм биднийг асуудлаас хамгаалж өгдөг. Тэгэхээр бол Бурхны 10 хууль бол Бурхны хамгаалалт юм. Та бүхэн гүүр энэ явж үтсэн баг. Гүүр бол хоёр талдаа хамгаалттай байдаг. Тэр хамгаалт нь биднийг чөлөөтэй байлгахгүй, эрх чөлөөг минь хязгаарлахын тулд тавигдсан болов уу? Эсвэл бидэнд аюулгүй байдлыг минь хангаж өгч биднийг аюул ослоос сэргийлэхийн тулд биднийг тэр гүүрнээс унаж өөрийгөө бэлтээхээс хамгаалахын тулд тэр хашлахуудыг тавьсан болов. Заримдаа хашаа хашлахуудыг ч гэсэн хүүхдүүдийг эсвэл мал сүргийг бас хашихын тулд босгодог. Гэхдээ эцэстээ бол энэ эрх чөлөөг хязгаарлах биш. Харин хамгаалах зорилготой байсан. Үүнтэй адилхан Бурхны 10 хуульд хүмүүс их ундууцч эсвэл сэтгэл ханамжтай бусаар ханддаг. Гэтэл яг үнэндээ 10 хууль бол бидний сайн сайхны төлөө байсан юм байна гэдгийг бид ойлгох боломжтой. За тэгвэл замын дүрм. Замын дүрмийг бид бүхэн бидний хязгаарласан боосон гэж үзэж болох уу?
Хэрвээ замын дүрэн байдаг байсан бол өнөөдөр годамж дээр бол эмх замраагүй байдал үүсэх байсан. Миний одоо аюулгүй байх, аюулгүй амьдрах эрх бол зөрчигдөх байсан. Тэгэхээр бол хууль дүрм бидний сайн сайхны төлөө байдаг. За тэгвэл цөмөр наадмыг жишээлэн үзье л да. Наадмаар маш олон хүмүүс баярлах гэж бол одоо цуглардаг, морь уралддаг, бүх барилддаг, бас номсом харавдаг. Хэрвээ 93 наадмыг ямар нэгэн дүрм журмгүйгээр зохион байгуулах гэх юм бол тэр сайхан наадам болох уу, эсвэл үнэхээр сэтгэл дундуур хүн болгоны бухимдлыг төрүүлсэн тийм наадам болох уу? Хууль дүрм бидэнд хэрэгцээтэй. Хууль дүрм аливаа нэгэн зүйлийг эмх зэгцтэй болгож өгч байдаг. За тэгвэл гэр орноо барихад, ялангуяа гэрийг босгоход өөр ингэсэн зарчим хууль дүрм үйлчлэх үү? Мөн дээрээс нь засгийн газрыг зохион байгуулах, улс орныг удирдахад хууль дүрм хэрэгцээтэй эсвэл хэрэгцээгүй юу гэж үзэгдэв, тооцогдов. Тэгэхээр аливаа нэгэн зүйлийг зөвөр удирдах, зөвөр авч явахын тулд бид бүхэн хууль дүрмийг сахих хэрэгтэй. Хууль дүрмийг дагдаг байх хэрэгтэй. Яаков номын 1-р бүлгийн 23-аас 25 дахь ишлэлдэр төгс хуулийг хянан үзэж байгаа хүн төрөлх нүүр царайгаа толинд харж байгаатай адилхан юм а гэж хэлсэн. Тэгэхээр бол Бурхны 10 хуулийг бидэнд ямар их асуудалтай байгаа, ямар их гим нүгэлтэй байгааг мэдүүлэхийн тулд өгсөн байдаг. Бид бүхэн Бурхны 10 хуулиар дамжуулан өөрийгөө ямар их гим нүгэлтэй болохоо мэдэрдэг. Гэхдээ Бурхны 10 хууль биднийг хязгаарлах биш. Харин бидэнд ямар асуудал байгаа вэ гэдгийг харуулж өгөх зорилготой. Бурхны 10 хууль бол аруулангийн сагснаар аврагдах тийм зарчмыг заадаггүй. Бурхны 10 хууль бидэнд ямар асуудал байгаа, энэ асуудлуудыг яаж цэгцлэх ёстой гэдгийг ердөө зааж өгдөг тийм зорилттой. 1-р Иохан номын 3-4 ишлэл дээрээс нүгэл нь хуулийг зөрчих юм а гэж хэлсэн. Өчигдрийн хичээлээр бид бүхэн судалж байсан. Нүгэл нь хуулийг зөрчих юм гэж хэлсэн. Хэрвээ бид бүхэн хуулийг зөрчих юм бол тэр нь нүгэл болдог гэж хэлж байгаа. Бурхны 10 хуулийг зөрчинө гэдэг бол гим нүгэл гэсэн үг. Нэг үгээр авч үзэх юм. Хэрвээ та бүхэн 10 хуулийг ерөнхийд нь авч үзэх юм бол эхний 4 нь Бурхныг хайрлах. Тийм хууль байна. Харилцаа тогтоох. Үйлдэлсэн 6 нь бол бие биенийгээ хайрлах, бие биентэйгээ дотн харилцаа үүсгэх. Тэгээд энэ 10 хуулийг ингээ бацах юм бол хайр гэдэг ийм зарчимдэл тулж эхэлж байгаа. Тэгэхээр бол бусдыг хайрлахгүй байх юм бол энэ 10 хуулийг сахихгүй байна гэсэн. Бурхныг хайрлахгүй байх юм бол энэ 10 хуулийг бид сахихгүй байна гэсэн. Тийм учраас өөрийгөө биш, бусдыг хайрлахын зарчмыг дагах юм бол та 10 хуулийг ойлгосон байна гэсэн. 10 хуулийг сахиж байна гэсэн. Гэхдээ бид бүхэн бүх хуулийг сахих боломжгүй л дээ. Яагаад гэвэл бид бүхэн гим нүгэлтэй учраас. Бид бүхэн өдөр болгон Иесус Христэд хандаж бидэнд энэ Бурхны зарчмыг амьдрал дээр хэрэгжүүлэхэд Бурхан руу улам илүү ойртоход тус болооч хэмээн тийм ч учраас гуйн залбирж түүнээс тусламж хүсэж байдаг. Ром номын 3-ын 20 дугаар ишлэл дээрээс бид хуулиар нүглийг тодорхой мэдж авдаг гэж хэлсэн. Бид хуулийг уншиж судалснараа, хуулийн зарчмуудыг танилцсанараа хэрхэн яаж гим нүглийг даван гарах вэ гэдгийг ойлгож бид ямар их гим нүгэлтэй болохоо мэдэрдэг. Есүс энэ дэлхийд ирээд олон хүмүүсийг гим нүглийн уучлалаа гэж хэлсэн байдаг. Тэрээр бол хүмүүсийн зүрх сэтгэл гимшиж бузар мууга ойлгох үед нь ингэж хэлдэг байсан. Гэхдээ Бурхны 10 хууль бол бидэнд ямар их гим нүгэлтэй болохыг мэдүүлж өгөх зорилготой. Заримдаа бид бүхэн бол яг одоо өмнө Яаков номдэр бичигдсэний дагуу толинд хараад өөрсдийнхөө нүрэн дээр ямар нэгэн тол муухай зүйл байгаа эсхийг бол хянаж шалгадаг. Өглөө гарахаас өмнө хүн болгон толинд харж үсээ янзалдаг, нүрээ угаадаг. Үүнтэй адилхан Бурхны 10 хууль бол зүгээр л тол юм. Бидний ямар нөхцөл байдалтай байгаа вэ? Ямар асуудалтай байна уу гэдгийг бидэнд зааж өгөх зорилготой. Тэгэхээс Бурхны 10 хууль бол бидэнд авралыг өгөх зорилготой биш. Есүс Христ энэ дэлхийд ирэхдээ олон хүмүүсийг эдгэж уучлан өршөөж байсан. Яагаад гэвэл тэдгээр хүмүүс өөрсдийн гим нүгэлтэй бузар муу болохыг мэдэрсэн учраас. Тэгээд нэгэн бузар эмэгтэй завхаарж байгаа баригдах үед тухайн үеийн шашны тэргүүлэгчид цуглан тэр эмэгтэйг чолуугаар шидэж алахыг хүссэн. Тэгээд Есүс тандан та энэ эмэгтэй лөө чолуу шидээч гэж хэлэхэд Есүс чив чимээгүй болон доошоо газар
бичиж эхэлсэн. Шороонд гараад бичих гэсэн. Хүмүүс бол энэ юу хийгээд байна вэ гэд ажиглан хардал чулуугаар шидэх гээд тэр эмэгтэйг амьд хүрхгээ зогсож байсан хүмүүсийн гим нүглийг нь Есүс шороонд бичиж байсан. Бүгд өөрсдөө гим нүглийг харан нэг нэгээрээ зогтон алга болсон. Юун тэр эмэгтэй хүнийг чулуугаар шидэж алах. Өөрсдийн гим нүглийг тэр хүмүүс шороонд бичигдсэн байхыг хараад ичиж бүгд зогтсон. Гэтэл Есүс тэр эмэгтэйг босгоод чи яваа гэж хэлсэн. Би чамайг буруутгахгүй гэж хэлсэн. Харин чи гим нүгэл дахин би бүү үлдэрэй гэж хэлсэн. Есүс биднийг гим нүгэлтэй болгохыг нь мэдүүлэхээс гадна бид бүгдийг бас гим нүглээс салахыг хүсэж байгаа. Гим нүглээс